Монгол бүхэн тодорхойлж олон хүчтнийг өлгөйдөн авсан аймаг бол баруун хязгаар турших Увс аймаг. 2015 онд баруун хязгаарт анх удаан Монгол бүхэн баярыг өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байсныг үзэгч та бүхэн санаж байгаа бизээ. Уламжлагдсан ирсэн үндэсний спорт орон Увс нургалаас алдар цуутай Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан бүгчүүд төрөн гарсан байдаг. Эдгээрийн бахархал болсон Монгол улсын хөдөлмөрийн баатар 20 дугаар зууны манлай Монгол бүх дэлхийн бүхийн 100 жилийн од Олимпийн их наадмын дэд авраг чөлөөт самб бүхийн дэлхийн хошоо авраг сурган хүмүүжүүлэх ухааны доктор профессор Түмнэс төгөлдөр баяр наадмын манлай харичгүй хүчит олныг байцуулагч даяар дуурсагдах далай дайн дархан авраг хорлоогийн баян мөнхийн хошоог Увс нутгийн ард иргэд Увс аймаг байгуулагдсны түүхэд 90 жилийн ойгоор сүндэрлүүлэн босгосон нь бүхэд хайртай Монгол түмний буян заяаг тэгшигдэж өнөө цаг үед хүчитний торгон ногоон дэвжэнд ид хаван гайхуулан барилдаж байгаа авраг арслан гарид заан харцаг начингуудын амжилтыг бүхийн цагаан хэмэр тон дээдэлж залбир юу гэлтэй санагдав. Ахмад үеийн алдар цуутай бүгчүүдийн гаргасан жимээр Увс нургалын бүгчүүд сүүлийн 6 жилийн улсын баяр наадмын 4 түрүү нэг үзүүрийг хүртэж од хэмэртэй сайхан наадацгаасан билээ. Бид энэ удаагийн Монгол бүхийн хэмэр нэвтрүүлгийн зочноор бүхийн Увс нургал Батлан хамгаалах их сургуулийн бүх Монгол улсын үнэн зоригт харцаг өлзий тогтхын бат оршихыг нэвтрүүлгийн зочин хойморт өрн заллаа. Баторш гарцагтайгаа анх 10 жилийн сургууль байхдаа танилцж байлаа. Би бас хөдөөний сумын сурагч аймаг аваргын тэмцээнд улаан дорж одоо аймаг аваргад оролцох гээд орж байсан. Тэр үед одоо 2 дугаар 10 жилд одоо манай сумынх нь одоо бэлтгэл сургуульд хийж тэмцээнд оролцох байсан. Тэгээ одоо сумын төвийн хүүхэд 2 дугаар 10 жилийн сургууль руу яваад орж одоо нэг өндөр биетэй тийм жоо барзгар нүүртэй тийм үг банд өөш наашиг өрөөд ирчигээд одоо тийм захирангуу зандрангуу дуудажсэн. Тэгээ за одоо энэ сургуулийн атман таарчлаа гэл тэр үед дотор нэг айх бэргэх тийм юутай уулзаа. За чи аанахыг хөгээд би баруун турууных гэхэд одоо нэг тийм үгийн зөрүүтэй болол салж ийсэн. Тэр цагаас хойш одоо нэгийгээ мэддэг болсноос хойш оюутан ахуй цаг тэр үеэс одоо ойлоо одоо өнөө цаг бүх одоо шимтэж бөхөө хичээлэх үед одоо тэр цагаас одоо эхэлсэн гэж одоо хэлж болно. За Баторш гарцах үдээр ч одоо 10 жилээс бас их хамт бэлтгэл сургуульд хийдэг байсан. 10 жилд нэг багшийн шав одоо чиргээд манай дээдлийн 3 дэшээ төгссөн л дээ. Тэгэхэд би дөнгөж бэлтгэлд орж илээ. Бас мэдчих чадахгүй юм зааж зөвлөдөг тийм хөвгтөөсөн. Хотод орж ирээд бас тэгээд анх уулзаад бас Увсад хамт бэлтгэл хийжээс нэг утгад бас арай илүү дотн жаргал зовлонгоо хуваалцаж явжсэн. За Баторч гарцах бид хэд байна. 2004-5 оноос нөхөрлөж барилдсан. 2004 онд би аймгийн зам болоод анх энэ Увс нургалын хамт олонтой нэгдээд бүхийн бэлтгэл гараад за тэгээд 2005 оноос гал маань бүр улам нэгтраад манай Увс аймгийн сумуудын нэрмжит барилдаанууд явагч эхэлсэн. Тэр цагаас хойш Баторч гарцах бид нар найз нөхөрлөж хамтдаа бэлтгэл сургуультаа хийж ингэж ирсэн хүмүүс байгаамаа. Увс аймгийнхан 10 жилийн дунд сургуулийг төгссөн Баторш хүү Улаангум хотоос Улаанбаатар хотыг зорж Оросын прогон машинаар 4 хоног явж зорьсон газраа ирсэн юм. Увс нутгаас эцэг эхээрэн цай сүүний дээжүргүүлэн мордоход хур бороо шаагж байсан гэдэг. Улаанбаатар хотод ирэхэд мөн л хур бороотой байсан нь Тэнгэр ханга ивэсник болов. Монголчууд ховьтой хүн хурнаар гэж бэлэгшээдэг ард түмэн. Тэрээр 2003 онд Батлан хамгаалах их сургууль элсэн орж
2005 оноос эхлэн Батлан хамгаалахын Бат орчих гэсэн нэрийг дуудуулах болсон. Хоёрын 3 онд 10 жилд төгсөөд тэгэл маашаа нэг фургонд автогоо суугаал хоёртон болоод 4 хоног явж 2 хоног машинд явж 2 хоног нэг битүү бөөлж байл. Тэгээ 4 хоног явж нэг улаан гомоос гараад бороо ороод тэр чихтэй бороотой явсаар бол 4 хоног бороотой явсаар Улаанбаатарт орчихсон. Энэ нэг тийм бороотой үеэлээ таацсан. Тэгээд бороотой байсан учраас нөгөө шавар шавхатаа фургон олон хүн ачсан фургон. Тэгээ замдаа эвдэрч яагаад тий засуулаад барайл. Тэгээд анх 4 хоног явжсаар бол Улаанбаатарт орж ичээл. Энд ирээл манай аавын нэг ах ирж хоёрыг энэ гурвалжингийн гүрэн дээрээс ич тосч авал таксийн зуугаал сансрын колонкт аавынхаа ахын дээрэл анх хотод авч ирэл нөгөө таксийн зуугаал машинууд нь хоорондоо мөрүүлчих гээд болдог. Тэрээс ойролж хачирсаар байгаа. Тэгээд сонсорт ирэл ахын дээрэл. Тэгэл аавгаа дагаал Батлангуулах сургууль орж ирсэн. Тэгэл Батлангуулах сургууль оюутан болоод 7 онд энэ сургуулийг төгссөн да. Одоо манай Бат орчих маань бас 10 жил байхдаа маш их сурлагатай хөвгт байсан. Бас Увс аймгийн хэмжээнд одоо бас математикийн шалгалт авахд одоо их дээгүүр байр эзэлдэг математик хараа одоо маш сайн хөвгт байсан. Тэгээд одоо тэр хичээлийгээ дагж бас Батлан хамгаалахыг сургуульд элцэж орж одоо цэргийн хүн болно гэж одоо мөрөдөж цэргийн сургуульд орж байсан. Тэгээд би одоо бас техникийн сургуульд бас хөлийн цэргийн хүн болно гэж хөлийн цэргийн сургуульд дээр одоо 10 дугаар ангид төгсөөд хоёулаа цэргийн хүн болохоор хоёр тийшээ хоёр өөр сургуульд орж байлаа. Тэр цагаас хойш одоо битээрийн одоо бүхийн одоо замд одоо тууштай хоёулаа хүл тавьж би одоо Шонхорбын тэмрийн дээд сургуульд орж Бат орчих маань одоо бас бүхий спорт руу одоо нэг чин сэтгэлээр орж одоо бид нар одоо бэлэн гомонго хуваалж идэл хоол ундгүй бүхий араас одоо өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байлаа. Тэгээд хаашаал явна одоо хамт одоо бэлтгэлийнхаа буццагаар хоёулаа нээлж аваад таксинд явж хоолныхоо мөнгийг цуглуулдаг. Тэгээд энэ тэнд одоо нутгийн ах нартай уулз хоол иддэг. Нэг 200 төгрөг олдсон ч хоёулаа нээлж одоо бэлэн гомоо авч иддэг. Тэгээ манай Бат оршихын одоо их кичээнгүү бас юм дайчин зан одоо миний бас одоо энэ авраг цол авахт одоо маш их нөлөөлсөн болов гэж боддог. Монгол улсын үнэн зоригт харцаг Бат орших баг залуугаас сал бүхэн спортоор сонирхон хичээллэж 6 залуу зааны барилдааныг шимтэн үзэж яг л тэдэн шиг бөх болоод бүхийн торгон ногоон дэвжэнэн ид хаван гайхуулан барилд нь хэмээн боддог байсан байна. Түүний энэ хүсэл мөрөөдөл биелэлэн олж тэрээр олонд хүндлэгдсэн шилдэг бөхчүүдийн манлайд бичигдэж явна. Аав бүх их үздэг. Өөрөө бол барилддаг л дээ. Цагаан сар наадам ирэн тэгэл ус тунгасны баяр энэ үеийн өдргээл зургатаар гардаг томхон барилдаануудыг алгаслахгүй үздэг ус. Тэгэл би тэрийг үзэл тэгэл энэ Батэрдэ авраг, Балжаа авраг, Мөнхөд арслан тэгэл эдгээр хүмүүсийг үзэл дараагаас 60-ны 6 зааныг үзэл ерөнхийдөө ингээд энэ хүмүүс шиг юм болох юм. Тэгэл тухайн үедээ ингээд үзэж харж байгаа энэ Батэрдэ аврагсан бархаа авраг тэгээ цагдаагийн хурандаа гэл. Тэгэл тухайн үедээ хүүхд би өстө авраг болно, хурандаа болно гэдсэн одоо тийм нэг дэврэн сэтгэлээр л анх энэ бүхнийг бас шинж сонирхож. Тэгэл энэ бүх рүү ирнэ. Барилдах дуртай, үеийнхээ хүүхдүүдтэй анги гэр хаашаанд барилдаж нуцтал тэгж яваад ирнэ тэгэл. Спорт руу. Нэг болсон юм. 2006 оноос анх залуу 2003 онд оюутан болоод ерөнхийдөө тэгэл сургууль дээр
юунд явдаг, секцэнд явдаг. Тэгээд хичээлдээ явдаг, хажуугаар нь бэлтгэлд явдаг. Тэгээд яг 3 онд нэг доромдор нэг ус авар болсон өсвөрийг тэрэнд явж нэлээд бэлдэж жагаад тэгээд сургуулиас хойд манай сургуулийн хөшөөний дарга мегамар гэх юм. Тэр хүн явууд нь тэгээд бэлтгэл сургууль хийгээд яг явах болоод ирсэн. Зарлан өмнө хийдэг. Тэгээд явж чадаагүй. Тэгээд яг сургууль дээрээ бол сургуулийн авраг тэгээд алдар дээр нэг алдрын бас бэлтгэл хөгтөд нь барилдааны энэ бол гэр барилдаанууд бол ерөнхийдөө барилдаад өхөөргөнд бол нэг фактор гарч ирдэг. Тэгээд ер нь гол нь манайх чинь хичээл аягүй шүү. Хичээлдээ ингээл явал тэгж явсаар байгаа 2006 онд манх зааданд амд гарч ирсэн. Ховд аймгийн Чандмал сумын Хрятуг аймгийн Арслан Батця, Ус аймгийн Улаангом сумын Хрятуг аймгийн Арслан Батөр Ших, Төв аймгийн Аян сүрх сумын Хрятуг аймгийн Арслан Даваа Баатар, Өвөрханга аймгийн Таргт сумын Хрятуг аймгийн Арслан Сангис Сүрэн, Сэлэн аймгийн Баянгол сумын Хрятуг аймгийн Арслан Нямлав, Хөвсгөл аймгийн Досон Цэнгэл сумын Хрятуг аймгийн Арслан Содмон Дорж. Би нэг зааданд нэг гараад аймаг зэрэгт. Тэгээд энэ Соромзон бол аймгийн Арслан байсан. Соромзон болтоо тэгж явах чи их сайн Арслан байсан. Соромзон бол. Тэгээд би ингэж Соромзон бол сайн байсан. Тэгэл Соромзон болтын аманд гарч ирэл та. Тэгээд одоо газар хүмүүс тэгэл тохойд нэг тийм тохиол болж исэн даваа. Соромзон унчаад нэлээд тийм сэтгэл гүмбэр тохойд. Тийм байсан. Тэгээ би одоо 2005 онд Сүхбаатар аймгийн Баяр наадамд барилдах гээд бас оршихоотойгоо бас уулзах бас жоо удацсан байсан. Манай бат орших бас нэг Солонгос бас нэг тийм тулааны тийм нэг секцэнд тулааны спортоор хичээллэхээр бас явцсан байсан. Тэгээд одоо Сүхбаатар аймаг гэдгийг би анхудаа хаана байдгийг ч мэдэхгүй зүүн тал руу байдаг гэд хүнээс сурах сонсоод шууд ингээ автобусанд цугаа явж яваад Баторшихтойгоо Сүхбаатар аймагт одоо таараад Баторшихын багшинд очиод тэгээд би одоо тэндээс анхныхаа цолыг аймгийн заан цолыг аваад ирж байлаа. Тэгээд хоёулаа одоо буцахтаа микр цууцсан их том бөкчүүд болцсон. За дараа жил найзаагаа дэмжиж цол авахгүй бол аймгийн цол авахгүй бол нагаад хоёулаа их баяр хөөртэй хоёр хүн Улаанбаатараас ирж байлаа. Дараа жил байна манай найз бас аймгийнхаа баяр наадамд бас барилдаж төрүүлж. Аймгийн наадамд 6 онд барилдав. Энэ би энд юунд алдрын бэлтгэл гарсан. Өвгөн гарсан. Одоо энэ гайд гончтой баяр. Тэгээд ерөнхийдөө султай хүн биелээд хамгийн асны эдэнцүүд баг. Аймгийн заанаа бацаахан болгоны. Одоо жодогийн тэгээд энэ хүмүүстэй ингэж анх удаага наадмын бэлтгэлд гараад тэгээд одоо би чинь нэг 7 сарын 1-2-ны үеэр буугаад тэгээд сумын зам болох гэж итгэж үзлээ. Тэгээд гончтой сумын зам. Тэгээд Бормуурт очиж гончтой би нэг ахих байдаг гэж тийшээ барилдсан тэдний наадамд очиод одоо сумын заамууд би сумын зам боллоо. Тэр яг явах гээд хотоос юу бэлтгэлээс цэргийн амралтаас орж ирэл энд унаа хайгаал микро хайгаал. Тэгээ яг явдагдаа болсон чинь уцаар яриад цаанаа наадам хойшилсан гэд. Тэгээд яг явж чадаагүй. Тэгээ шууд өвс гарч яваал. Өвст очиод яг энэ жил нэг аймгийн начин болчихсон гэж л бодчихсон юм. Тэгээ аймгийн начин болчихсон. Бас тэгээд энэ шөвгийн дөрөвт үлдсэн бүхийг их Монгол 800 жил болж байгаа. Орог улсын зардлаар хотод 1024 бүгд барилдуулдаг гэнэ энэ. Яриа сонсоод тэр нэг аймгийн начин болчихсон. Тэгвэл тэр онгоцон цогоод 1024-д очиод гарчихна энэ гэл. Тиймэрхүү юм өрөөдөл тиймэрхүү дотроо тийм бодолтой очиод. Тэгэл барилдаад 7 сарын 8-9-нд манай наад болчихсон. 9-нд начин болно гэжсэн юм тэгээд төрүүлээд аймгийн Арслан болов. Тэгээ аймгийн Арслан болол ингээл хүмүүс өдөг шүдэгтэйг тэр чигт нөрөж авчаа. Тэр жил нэг бас юу яасан юм аа. Улаангомын нэг суурин амьдрал үүснэ бас тэгшээ жил болсон юм. Тэгээд гэртээ ингээл зодог шүдэгтэйгээ тэр чигтээ ингээл яваал орсон. Манай аав ээж хоёр их Монгол 800 жилийнхэн нэвтрүүлгийг зурагтаар үзээл. Юу ч болоогүй нэг нь багны хажууд нөгөөх нь орон дээр хөвтцөөн зурагт үзээс үзсэн.
чинь л одоо ингээд зүдг шүтгэхдээ ингээд бөөн хүмүүс намайг аваад яваад. За ингээд манай 10 жилийн бид нэр багш Батчир багш маань за хөвөн арслан боллоо гэж яваад ирсэн. Тэгээд нөгөөдөг чи хүүд май таад гэдэг болол сандралдал. Тэгэл тэндээ гэртээ очны цай уугаал уцаа сольж аваад уцаа л үдээс хойш нэг онгоцсон дамжид суугаал энд ирчихсэн. Энд ирэл өхөөргөө орж нэг залаад хэмдэг хөдөлж аваад наран тулгаач нэг хөх өнгөтэй дээл хөдөлж аваад хөргөндөө ирж бүртгүүлээд Монгол аймагт. Тэгэл барилдсан да Монгол аймагт. Тэгээ 3 даваад тэр өдгөрөл заанд тухайд амжсэн. Тэгээ одоо тухайд бодохдоо би за одоо аймгийн удирдлагыг гаргаж ирэхдээ за одоо чамайг харна шүү аймаг төрүүлсээр яаж барилдах бид нар хам сайн барилдараа явуулсан. Тэгээ би эрэхтэй одоо за одоо ядаж ямар ч байсан 2 давна. За 2 давчаад 3 дээр заастаа аврагууд л авчаасаа. За авраг тунлаа гэдээ очих намайг юм үг хичээлхүү гэж боддог. Тэгээд нэг аврагуудын намыг сонсоод юусэн гаршиг. Тэгээд байсан чинь нэг аймгийн арслангууд 3-ын даванд хоцроод хоорондоо нуглаж барилдаад би энэ урдчилн манай мөнхөг хайж мөнхөд аврагыг хайж Сүхбаатар төрүүлсэн Сүхбаатарын ган хий гэж арслантай харуулж өгвөл тэр аймгийн арслантай оноод таач барилдаж 3 даваад тэгээ бөөн баяр 4-ийн даванд Өдгөрөл заанд таарч барилдал очижсэн. Баторшиг одоо эндээс давуу уулж уйдахаар болсон байна да. За толгой зөрүүлээ давуу уулж уйдлаа тоглоо. За давуу уулж уйдаа нарахгүй нэг бяраараа илүү өрхлээд биенээс өндийш хурдуура хөндлөн татаж гаргаж ирээд хөндлөндөө ирчих ч байна. Овс аймгийн харгалсан мэрэт хүчин спортын орооны явах Монгол улсын гавьяа тамирчин улсын зан Өдгөрөл аймгийн арслан Баторшгоор 4 давлаа. Өдгөрөл заантайгаа гарч ирэл яг барилдах нэлээд барилдсан л да. Тэгээд Өдгөрөл заан бас дүүн барилдажсэн мөнхөд арслантай. Тэр мэрийгээ дүүгээ бас харж байрал ингээд нэлээд удаан барилдсан. Тэгээд эмч рүү явбал эмчийн нэрээс ирээд чи өвсөх юм уу гэж надаас асуудаг. Тэгээд би тийм л гэсэн. Тэгээд одоо нөгөө хүмүүс одоо том цолтой хүн загнадаг энэ төр гэж сонсцсон байсан болохоор зэрэг одоо загнуулахгүй гэж бол өдрөө нь харддаг. Доош хараад барилдал. Тэгсээр байгаа л унаад надад бас чижил. Дулаахан өдөр гарч ирээд цэцэрлэг төрөлөндөө сайхан өглөөний зарайтгаа хийчээд өдөр гэртээ очиж амарч байгаа л өдөөс хойш бэлтгэлтэй яванда. Ер нь урд нь энэ урд туулын голоо дагаал засмалаар гүйдэг байсан. Одоо энэ цэцэрлэг төрөлөн тавуулснаас хойш одоо энэ сайхан цэцэрлэг төрөлөндөө яг явган хүний зориултын хүлтийн зам дээр гүгээд ер нь манай Улаанбаатар хотын иргэд маань бас сайхан эрүүл мэндэд сайхан анхаардаг гэсэн байна. Таадас харуулж байгаа юм. Таасаа харуулж өгөөд очлоо. Энэ нэг хойдор байна. Нэг барьсан дээрээс үү? Нэг барьсан дээрээс нэг хойдор. Аваачтан. Дараагийн их мах зэрэг илүү саавдаад үү? Бас таазын сааварж байгаа юм. Тааз орлоо. Таазаасаа харуулж өгт юм. Тааз орно тий. Хүнээс ийшээгээ харж. Хүнээс зузуухтаж харж байгаа юм. Хотоо орлоо. Би таасаа суудаад ээ.
одоо тэнцвэрээс ахаа. Яг ийм зүйлд яг ийм зүйл имхийг хийгээд энэ хүний даван гэж байдаггүй байхгүй. Имх бол магадлалыг маш өндөр түвшинд авсан тохиолдолд хүн давж байна. Яг дивизионы бэлтгэл одоо яг ингэж хийгээд нэг жил гарна болж байна. Тэг яг энэ дээр дан ганц үндснийхин барилдааны бэлтгэл хийхээс гадна энэ дээр дивизионы бэлтгэл ингэж хийхээр зэрэг арай илүү уян хатан болж байна уу гэж одоо надад ажиглагдаад байгаа. Тэгээд дээрэс нь яг техник мехний одоо техник илүү сайтай болох байх гэж бодож л одоо энэ дэм бэлтгэл хийгээл одоо нэг жил гарсан болж байна. Үндэснийхээ бэлтгэл хийж байгаа. Дээрэс нь хүчний бэлтгэл хийж байгаа. Тэгээ хүчний бэлтгэл дээр мэдээж бас одоо би хатуурах, жоохон чангарах, мэдрэмж жоохон алдах талууд одоо тэр гардаг. Тэднийг л одоо энэ бэлтгэл дээр л зөөлөж уян хатан дасгалаа хийж сунгаж тэгжил одоо салаавчилж явдаг л да. Жудооч нь одоо агуулс бас битгдэг. Олимпик дэлхийд агуулж тавьдаг. Жудоогоос хэрэг хэрэггүй юм шиг үндэснүүх байхгүй шүү дээ. Эргээд үндэснүүх юм ихэд жудоод маш хэрэгтэй. Энэ үе би нөхөж өгдөг. Тэгвэл жудоогийн багш. Үндэснүүх юм ихэд маш их заахыг хүсдэг. Жудоод. Үндэснүүхийн хүмүүс жудоогийн их маш их заахыг хүсдэг. Энэ үнэхээр нэгнээс маш их юм авдаг. Жудоогоо тэр уян хатан чанар, төсөл чанар, үндэснүүхэн дээр сууртай байгаа чанар, хүний гол асар явж мэх хийж байгаа байдал тэр маш чухал. Жудаа үндэснээр ядах юм аргагүй. Аль мундаг спорт. Манай үндэснүүд бол Монголын ард түмний агуутан соёл гэдэг. Агуутан соёл. Эднэрийг одоо бид нар бас ингээд багшлаад тамирчин бэлдээд бүхчүүд барилдаад энэтэй соёлгоо бас өөрлөж одоо бас баяртай байдаг та. Монгол бүхэн торгонногон дивжэнэ өөрийн уран хурц барилдаанаараа тодрон гарч ирэхэд даваа бүр амаргүй байсан бизээ. Тэр тусман улсын цолны хатуухан босхийг хэр баргийн аавын хүү даван гарч цолон ахиулна гэдэг амаргүй. Нэгэн тэл олны хайрыг хүлээж Монгол бүхэн их гэрвэлд тэр тусман улсын цолтнуудын эгнэнд багтаж цолондон эзэн байж уран хурц барилдаанаараа нутаг ус ард түмэн олном баярлуулахыг хүсэх нь зүйн хэрэг вэзэ. Улсын харцаг Батөрших 2009 онд Их Монгол улсыг байгуулсны 803 үндэснийх баяр наадам ардын хувьсгалын 88 жилийн ойгоор Монгол улсын харцаг цолыг хүртэж улмаар 2010 онд Сумоо бүхэн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч 2012 онд ардын хувьсгалын 91 жилийн ойгоор улсын харцаг цолон баталж 2015 онд Увс аймгийн түүхэд 90 жилийн хэн Монгол бүхэн баярт барилдсан хүчит 256 бүхийг манлайлан төрүүлсэн билээ. Саасал их харамс чуушиг харамсхаас чуурэ хавдаараас улсын баяр наадмын ийм эзэгтэй даваанд барилдаж явдаг шороод чуун аймгийн урд сарлан содон дөрж гэхдээ Монгол улсын начин содны явдлыг хангалтаа. Сайлыг усны барьцаас тохоос гэж баруун талд хонгод очтой арайд авчаа. Сайлыг усны барьцаас тоороод баруун талд сайхан нэлийн лавс улсын байна аймгийн ярьсан Батөрших. Тэндээс нь тэр жигтэн арга шамд ямар ч боломжтой усангүй зай чад түрж дайраад авсан байна. Тий 2009 оны наадам их сайхан болсон. 8 оны намар нь одоо энэ мөнхөд авраг начин Батсуур бид бэлтгэл гамдагдах гард бэлтгэл хийлгээд энэ дөрөлгөө даргын бэлэг гэдэг сургуулийн заалан доор нь заал гаргаж өгөө. За одоо ингээд увсаас 2005 оноос хойш улсын цолтон ингээд тасарлаа. За бэлтгэл сургуультай та нар сайн хийгээрэй. Заал тэнхвэж гаргаж өгье. Багшаар нь гамдагдах гардыг бэлтгэл сургуультын хийлгэе. Тэгээ одоо энэ жил одоо цол авахын төлөө бэлтгэл сургуультай сайн хийгээрэй гэсэн. Тэр цагаас хойш одоо дөрлөж байгаа дэмжиж улс нуур галын үйл ажиллагаа сэргэж
Одоо тэр жил нь Баторш гарцгуутээр одоо цэргийн наадмын бүх цэргийн наадмын үзүүр төрөнд тосорч одоо бие төрүүлж цэргийн арслан цол авч Баторш маань бас зүрлж байлаа. Тэгээд тэр дагуу тэнд бэлтгэл хийгээд тэр бэлтгэл их сайхан болсон. Зогсон. Мөнхөө одоо Мөнхөд авраг аймгийн заан байсан. Би аймгийн арслан байсан. Манай Батцуур начин аймгийн заан байсан. Тэгээд тэр жилээ 9 он гараад цэргийн наадмаараа Мөнхөд авраг тэр цэргийн наадмын үзүүр төрөнд үлдэж Мөнхөд маань цэргийн арслан болоод би чимэг аваад. За тэгээд наадмаараа би харцаг болоод манай Мөнхөд авраг ачин болоод манай Батцуур сэлэнгэд очиж ярилдаад төрүүлээд арслан болоод гуруулаа цолно юм. Тэгээ айгүй гоё жил болчихсон гэж л. Тав давчаад яг энэ тэр наадмын бэлтгэл дээр манайх төр урахын аманд гарсан л да тэр жил. Тэгээд энэ манай Хяргасын Баянмөнх начин тэгээ байж Баянмөнх начин чинь тунж барилдаад Бацрын заантай ачин болж ирсэн. Тэгээд тэр жил наадмын бэлтгэл дээр би айгүй их тийж асуудаг байсан байхгүй. Өглөө зарядтыг бэлтгэл хийж байгаа Баянмөнх начингаас ахаа энэ яг үеийнхээ одоо залуутай тунаар начин болохоор цол авахаар гоё өстэй юм. Гоё штэ. Тэр шиг гоё юм байдгүй штэ. Тэгэл би яагаад ч юм нэрээ тэгж цол авах гоё доо гэсэн тийм л юм бодож ирсэн дотроо. Тэгээд яг наадмаар 5 дээр 4 дээр энэ Баяжхан гаралтай. Тухайд заан талтай хөнөөл таарч барилдаад даваад 5 дээр ганаа багш маань 5-ын даванд гаргаж өгсөн юм. Тэгээд одоо би за одоо ингээд 5-ын даванд гаргаад өгсөн юм. 6 дээр бас тийм амархан унчихгүй юмсан. Авчихсан гэсэн бодолтой сууж ирсэн чинь судан дорж үтэр тунлаа гэж зарлдаг. Тэгэнгүүт би бөөм баяр. Хүнд нэгдгөө тамдаг. Хоёрдугаар тунлаа. Тэгээ тунахтай яг үеийнхаа тэр чинь 1 оны арслан гол. Нэг оноо харталтаа тунлаа. Нөгөө баяна ахаас асуугаад гоё үстэй л гэдсэн энэ одоо боломж яг надад гарч ирлээ гэсэн тиймэрхүү юм бодогдол. Тэгээ яг давъя гэж би шунаагүй унчих үедээ гэж аагаад тухайн үед яа тэр боломж гарлаа сайхан даа гэж бодож гарч барилдаад тэгээд юу болсон гэхгүй тэгэл нэг мэдгэлтэй авцсан л гүйжсэн. За манай Овснуур бүхийн гал бол ер нь 90-ад оны ихэр байгуулагдсан үндэсний бүхийн анхдагч галуудын нэгэ. Манай Овс бүхийн гал бол сүүлийн жилүүдийн барилдааны амжилт бол ер нь бол дажгүй сайхан барилдаантай, бажгүй сайхан өндөр амжилтуудыг үзүүлж байгаа. Тэгээд ирэх жилийн наадмандаа бас л одоо өнгөтэй сайхан оролцож амжилт үзүүлэхийн тулд бол бэлтгэл сургуультай базааж байна. Баторшгийн минь одоо бас энэ хичээнгүй энэ дайчин шургуузан бас манай энэ Овснуурын өнөөдөр бүхийн галын энэ амжилтанд одоо бас тодомруунаар нөлөөлсөн гэдэгт итгэж явдаг. Энэ олон золтой бүгчүүд биднээсийн доороос энэ төрийн наадмын төрөөнөд төрж байгаа. Энэ хүмүүсийн бэлтгэл биднээсийн бэлтгэлийг бас хамгийн ихээр дайчилж хурцлж биднээсийг одоо үдий зэрэгтэй барилдахад одоо өрсөлдөгч болж бэлтгэл хангагч болж одоо барилдж байгаад маш баяртай байдаг. Миний найз бас одоо өнөөдөр бас улсын наадманд төрүүлэхөөс хэмжээний бүх гэдгээ бас ард түмэндээ харуулсан. Бас энэ дотроо бас бидний бас тэгж үнэлж явдаг юм аа. Би 2010 онд улсын наадам төрүүлсэн. Тэрнээс хойш манай дүүнер маань бас 3 төрүүлчлээ. Тэгээ бас энэ би бас Баторш харцгийг бас дахиад төрүүлэх ёстой хүний тоонд оруулж бодож бас бэлтгэл сургуультанд дэмжлэг бас хувийнхаа яриагаа захиагаа тэгээд бас ахмад өхрийн хувьд бас чухал асуудлаа бас хоорондоо хувийн зүгээс бас ярьж явдаг. Хоёр бас тамирчтай одоо ингээд хамт хамтарч байсан. Одоо би бас багш болоод одоо ингээд бас тамирчтайгаа ингээд ойрхон байхыг хичээж ажиллаж байгаа. Бүхэн дээдэлдэг Монголын ард түмэн улсын харцаг Баторшгийг даруй төлөв Монгол бүхийн ёс жуудаг сайтай түргэн шалмга барилдаантай
унсан ч давсан ч нэг л зангаран харцаг цолон ахиулах бөхөө гэж ярьдаг. Батөрших харцаг улсын арслан Гамбатыг улсын наадамд төрүүлэхдээ өөрөө нь төрүүлсэн шиг баярлаж баярын нулимс унгасан гэдэг. Түүнээс улсын баяр наадамд улс нургалын бөхчүүдээс улсын авраг Сүхбаатарын Монхбат, улсын арслан Пүрвийн Бүрэн төгс, Намсражавын Бат Суур нарыг төрүүлэхэд өөрөө нь төрүүлсэн юм шиг л баярлаж суулаа хэмээн ярьж байлаа. Миний энэ өчүүхэн амжилт бүхний ард сайн багш, дасгалжуулагч нар, бэлтгэл хангагч бөхчүүд, аав ээж, ах дүү, гэр бүл, үр хүүхэд дэмжиж тусалдаг байгууллага хамт олон найз нөхөд тэтгэрийн сайхан сэтгэлийн дэмээр л өдий зэрэгт явна гэж ярьж байна. Баатар хүүгийн төрөв сайхан өсөр үлээ. За ингээд түрээд явж байсан түрээд явгон гол зүүн талдаа бол дагуулаад мушигдсан. Батар харцхан маань ер нь барилдааны онц нь бол ер нь хурдан шуурхай барилдаг. Тийм удаж төддгөө. Тэгээд миний хувьд бас тэр барилдааных нь сул тал нь бол бас тэгээд хурдан барилдаг. Хурдан барилдаг хүний бас нэг давуу тал байдаг, сул тал бас байдаг. Тэгээд бол ерөнхийдөө тэрэн дээр нь бол ажиллаж бэлтгэл сургуулаа хийж байгаа бид. Ер нь тэгээд одоо эргээд ингээд бодох юм зүгээр сэтгэл зүгээр л барилдсан бануудаа гэж би боддгийг. Юу гэхээр одоо ингээд яг хажууд бэлтгэл хийжсэн найз маань ингээд төрүүлчлээ. Авраг болчлоо төрүүлж болдсон байна. Тэгээд тэгчж байгаа юм чинь бие одоо энэ заал маалд одоо ингээд тэр жилээ намарна гэж бодож байгаа. Ер нь бас гайгүй барилдаж болох юм байна гэсэн тийм сэтгэлээр л ер нь гайгүй зүгээр л тайван сэтгэл зүгээр л барилдсан юм болоод гэж одоо би бодсон. Тэгээд тэр жилээ яг тав дээр содон дорж битээ тунсан. Яг ер нь бол тун гэдгээ бол би мэдчихлээсэн л да. Тунах байх. Манай багш нар ч гэсэн хэлжсэн. За чи бол одоо дан харцах тий. Одоо шүүг байхгүй. За содон яг урд жил нарцах болсон. Ачинтай байгаад харцах болсон. 11 онд харцах болсон. Тэгээ 12 онд содон баг амаахгүй байх. Содон та хэрлэг нь баг тунах байх. Гэж надад манай багш нар зөвлөжсэн. Тэгээд хойдоо би бол яг тэгээд тунал тэр өдрөн тэгээд хин одоо юутан тэгээд дав хойлгол гэж бодож ирснээс нэг айхтар тэгж байлна гэж одоо төлөвлөсөн юм бол төлөвлөсөн юм бол байгаагүй. Тэгээд яг барилдааны явцад гарч барилдаад шодон дээр очсон л доо. Тэгээд шодоо миний талаар байгаа. Тэгээд би тавьчихсан. За тэгээд 6-гийн даваанд амаа авах гээд очсон. Инкот мачин болгоно. Тэгээд онцгтанд гард мачин золтоо. Бүр жилийн мачин болоо тэр жилээ батлаад. Тэгээ манай бүрэн төгс мачин болцсон байсан. Тэгээ яг ингээд бас багш нартайгаа ярилцж байгаа зөвлөснийхээ үндсэн дээр нэг дор бас бэлтгэл сургуультай хийжсэн нэг хавттай бас барилдажсэн. Тэгээд барилдаанаа мэддэг гэдэг үгнээс багш нар бас зөвлөөд тэгээд тохойд онцгтан байг авах шийдвэр гаргал. Аваад харилцажсэн. Тэгж цолоо батлаад 7-гийн даванд харагчаагаар тэр үе зам тунаад. Тэгээд яг миний тэн дээр гаргасан алдаа нэгдүгээр яарсан. Тэгээд юунаас болж яарсан гэхээр би тэр барилдаанууд дээр ер нь хүний барилдаан баг хараагүй байсан. Харахгүйгээр барилдажсэн. Яг 7-гийн даванд гараа барилдаж байхдаа хүн төгсийг яг арга нэг аяж авсан гадыг хайж байгааг хартсан баг. Тэгээд харчин гутал одоо ингээд шуугаал ингээд явчингууд ингээд чин дээр огшоод жоохон догтлоо. Хурдан ингээд барилдааны ингээд дуугаа даавалцсан ч юм ингээд бүжгнaan л ингээд болчих юм шиг санагдаж тухай үед хамаагүй задгаа барилдаан хийгээл яарч тэгэл хайцсан л та. Тэгээд очичод яг арчаагаар тэгээ сайн барилдаараа та төрүүлээрэй гэж дахин өгөөл. Тэгээд яг тэр жилээ арчаагаар заан талаар цаашаа өдөр төрөнд бол гайд болоод. Тэгээд яг өдөр төрөнд боссон байх хүнтэй барилдлаа тийм юм донлоо. Гэж одоо бас тохойд тэгэл сэтгэлээ тайшруулаад өнгөрсөн л дээ.
자, 선지근이 열선 도토르 차. 자, 이렇게 자, 바로 한국 도토르. 자, 한국 도토르. 도토르 자, 자, 그리고 한국 도토르. Арангаимгийн болон смарит нийс өтгөндөр гүтэн газар Максуро Пембок Монгол улсын зан хэрэгч улс ярцгаа Батор шохоор додоо чөвгийн дөрвч гарч үлдлээ. Дандан ялна гэж өнгөрөхгүй. Дандан ялгдах юм шиг ур байхгүй хэмээн ярих энэ залуу 20 дугаар зууны манлай бохо дархан авраг Баян Монг, Монгол улсын дархан авраг Бат Эрдэнэ, Монгол улсын авраг Балжин Ням, Монгол улсын Арслан Гамбат, Монгол улсын Гард Ган тогтох аригчаа дөрж самбуу тэргүүтэй бөхчүүдийг хүндлэн дээдэлж барилдааны арга техник бүх хүний ёс жудагт суралцдаг гэсэн. За мөн бүхэн галын бөхчүүд бол ахмад үе хүндэтгэж тэдгээрээсээ бол одоо үлгэр жишээ болж залгамжилж ингэж явдаг. Тэгээд галын маань онцлог бол ахмад бөхчүүдийнхээ ур чадвар ухаанаас суралцахаас гадна өөрсдийнхөө өсвөр залуучууд өөрсдийн арга техник мэхээ уламжлуулж зааж өвлүүлдэг юм ёс жайгийг бол баримталж явдаг. Энийхээ дагуу бол одоо манай галын бөхчүүд бол сар бүр одоо нутгийн алдартай авар арслан заа начин золтой бөхчүүдийнхээ нэрмжит барилдаануудыг хийж тэдгээрээ бол одоо бахархан одоо дуурсж байгаа. Манай галын бахархал гэвэл манай гал ер нь их гоё эв нэгдэлтэй хамт олонч тийм амь нэгтэй тийм сайхан гал штэ. Намар таан найрын дуу намдаж үзээгүй. Наран шингэх нутагт минь төлийн дуу тасраагүй. Холоосгүй дэлтэмөр хаврын уянгатай янцгаасан хонгорурсын инээд жаргал далалан цангинсан. Иймэл нутагта миний цэнхэр хязгаар. Тэнгэрийн диважин миний унсан газар ижимин сэтгэл шиг цагаахан зон олон энэ биений минь үл тасрах амь нутаг минь ээ. Тэнгэрийн диважин миний унсан газар ижимин сэтгэл шиг цагаахан зон олон Ажил үйлсэн өдөр амжилт бүтээл аривнтай яваа ирэх хүн ярд бат бөх сайн хань сайн гэрвэл байдгийг бичигдээгүй хууль мэд. Тэрвэр заяаныхан ханяар нутгийн чин цэцэг хэмээх сайхан бүсгүйг сонгож их сургуульд байхаасан эхлэн үерхэн нөхөрлөж дотонсоор 2011 оны улсын баяр наадмын өмнө аав хэмээн дуудуулах охин үртэй болсон юм. Тухайн жил Батор шиг тааруу барилдлаа. Цолон ахиулах боломжоо алдлаа хэмээн бүх сонирхогчд, шүүмжлэгчд хатуухан зэмлэж хорн үгээр зориг зүрхийн мохож байсан ч түүнийг амьдрал шагнаж гараас нь хөтлөх бяцхан зүрхийг илгээсэн юм. Ер нь бүх хүн бөхтөл чин үнэнч байвал Монгол бүхэн зүлэг ногоон дэвж хизээ нэгэн цагт ивэдгээ гэж монголчууд маань ярьдаг. сэтгэл шиг цагаахан зон олон энэ биений минь үл тасрах утагнэ Авигаа чэжэн дэвлүүлж айлаач өгөөдүүлэн ихийдүүж ангийн хаалгаар олдог ангахаа насмын саяхаа одоо би автаа тэвлэхэ байсан өөд өмнө галаа гүйдэг болсон цэцэлтэй сусан зүйлээ чэжээ би уншдаг болсон тэгээ дараа юм би сайхан цаавшуу ёсдаг чилж байгаа бахарэг би цааштай хамтдаа ойлаа олон наадмыг баяртай өнгөрөх хайж үзчих.
2014 оны улсын баяр наадмын өмнө 7 сарын 9-ний өглөө одоо Увс нуурынхаа тэр хардтай амралтан дээр хамгийн сүүлд одоо Орос гайхавт хоёр маань үлдсэн. Тэгээд хамгийн сүүлд үлдээд яг хамгийн хамт нэг машинаар бэлтгэлээсээ буусан л да. Тэгээд бид хоёр буцах замдаа бас Орос гайхын маань яг бас өвөө аавынхын талд нь бас манай ховд сумын гаралтай. Тэгээд бид хоёр нэг нутгийнхаа нэг лам дээр очиод үзүүлээд зүгээр заслаа хийлгээд явсан чинь одоо Орос гайхын маань их сайн байна. Их мундаг байна гэдэг яг тэр лам тухайн үед хэлж ийсэн л да. Тэгээд одоо намайг болохоор одоо чи хазаацсан байна, яатсан байна, ер нь юм заслаа намайг хийлэг гэл. Тэгэл Орос гайх ер нь л их тийм сэтгэл их бэлтгэлэнч тэр жил маш их сайн байсан. Тэгэл бид хоёр хамтдаа юу яагаал хоёулахнаа үлдсэн байж хатал би Орос гайхын нэг ийм утсан дээр нэг ийм биоэнерги гэдэг нэг ийм он сараа хийгээд ингээд үзэхлээр одоо хүний одоо тэр тэдэн сарын тэдэнд тэр нь тийм байна гэх нэг тиймэрхүү тийм биоэнергиэр нэгнийхээ он сар жил өдрийг хийгээд үзэхэд Орос гайх маань 7 сарын 12-нд бол ерөөсөө айгүй одтой айгүй хямартай л байгаад байсан. Тэгээ би өөрөө үзэхлээр нэг л болж өгдөг ерөөсөө. Тэгээд хоёр яг хөө тэр хугацаанд тэгээд шинжингол юм ярьж байгаа юм л да орондоо ороо л гээл. За яамаар энэ дүү мөө гэлээ тэгэхээр одоо би ч одоо нэг тэрийнхээ наадамд нэг харцаг болцсон юм чинь нэг сайхан шүүгэрчмөр л энэ ах энэ жил гээл Орос гайхт хэлж ийсэн. Тэгээд 14 оны 12-ны үдээс хойш нь ам аваад тэглээ 3 өнөөс л Орос гайх амлахаар боллоо. Тэгэл өөжсэн пүрэв сайхан содномд орж тураас одоо намайг авсан. Тэгэд аваад тоор яг 5 даваад гарахын өмнө таарсан чинь за авчлаа ч тэгээ сайхан үзээл гэлээ да тэгэлгээл хоёлаа сайхан гараал үзсэн. Тэгээд дараа нь наадмаар төрүүлж оройн бид нэр уулзаа сууж явахлаа. Ахын тэгэл чамааг одоо шүгэрмөр байна гэдэг харч одоо хин давсны яг шүгрээд яг ингэж бодоод авчлаа гэд. Бас тэгээд авч ийсэн. Тиймэрхүү нэг сайхан дурсамж бас байгаа. Яаж хийсэн? Энэ шүү дээ. Баторч харцаг маань бол одоо харцаг жолоо батлаад Монгол Улсын зааны даваанд бол бас амжилттай сайн барилж исэн юм харцаг. Тэгээд одоо заан цолны босгоод алхаж амжаагүй явна. Ирээдүйд бол заан цолныхаа босгыг алхаад өшөө өндөр цолонд хүрнэ байх гэж боддог. Тасралтгүй бэлтгэл сургууль хийгээд Монгол Улсын харцаг болоод улсад дахин шөвгөрөөд юм амжилттай барилж байгаа. Манай бас шилдэг, урдаа барьдаг хүчтэнгүүдийн нэгэ тэгээд Баторчиг харцаг эгаа бас бид бүхэн манай бүх сонирхогчд бол бүгд мэдж байгаа. Төрийн наадам төрүүлэх хэмжээний харцгаа гэдгийг тэгээд бас наадам бэлтгэл сургуулаа орчин, наадам орчин, бэлтгэл сургууль чамбаа байгаа бас одоо бас нэг Баторч харцгаа бас нэг магтаад яах вэ тэгээд бэлтгэл сургуулийнхын тал дээр л бас ажиллаад бид ингээ явж байна да. Өндрөөс өндрөлт амжилт хүсье одоо. Нэг өдөр явуулчихсан. Миний нэг цолоо хөвөлчхаар инээгээл л одоо намайг төвөрөх ах гэж би одоо хүлээгээл байж байдгийг. Тураг шуу цуцаасаа өндөр алтан улаанда туул загасч тууламгүй өргөн хэрэгсийг хөнөөс хамаг Монголын наадмыг хагас зуунаар баясуулсан хам тэнгэрээс заяат хашгүй хүчтэй дархан аваргаа. Монгол бүхийн хим морин нэвтрүүлгийн энэ удаагийн зочин хойморт Увс аймгийн Улаангум сумын уугуул Батлан хамгаалах их сургууль бүхийн Увс нуур галын бүх Монгол улсын үнэн зоригт харцаг өлзий тогтхын Баторчиг оролцлоо.
Удахгүй болох их Монгол улсын 810 үндэснийх баяр наадмардын хөвсгөлийн 95 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж цолон ахиулахын өлзөтэй ёроолыг өргөн дэвшүүлж энэ хүү нэвтрүүлгэн жаргая.